За намайг Болор Цэцэг гэдэг 15 дугаар сургуулийн мэдээлэл зүйн багшаар 15 дахь жилдээ ажиллаж байна. Би 2021 онд анхны шавнараа төгсгсөн. Одоо 2 тангтайгаа явж байгаа. За 21 оны төгсөлтийн шавнараас мөнгөн зул төгсдөө мөнгөн зул ерөнхийлөгчийн тэтгэлгийн анхны тэтгэлгийг 21-оос авах эхэлсэн болохоор 21 оны анхны тэтгэлгийг авч яваа польш сураад төгсөөд ирсэн байж байгаа. Манай сурагч маань болохоор ангийнхаа тэргүүний шилдэг сурагчдын нэг байсан. Сурлага болон урлагийн авьяастай, бүжиглэх авьяастай ангид нэр хүндтэй тийм мундаг сайн сурагч байгаа. За намайг Ариун Чимэн гэдэг Хаал дүүргийн 15 дугаар сургуульд 20 дахь жилдээ ажиллаж байна. Англи хэлний багшаар. За ерөнхийлөгчийн тэтгэлэг 21 онд авсан мөнгөн зул маань мөнгөн зул англи хэлний хичээлийг орсон. За охин маань маш тийм хичээнгүү өөрийгөө дайчлан суралцдаг маш сайн сурагч байсан. За тэгээд мэдээж нөгөө эзэн хичээвэл заяа хичээнэ гэж мэдээж мундаг тийм ерөнхийлөгчийн тэтгэлгийг аваад польш улсад ингээд сургалтаа төгсөөд ирсэн байна. За мэдээж гадаад оронд сураад тэтгэлэг авна гэдэг маань тухайн хүүхдийн хичээл зүтгэл тууштай зан маш их нөлөөлдөг. Тэгээд гадаад оронд одоо тухайн улсын соёлыг сураад буцаад Монгол улсаа ирээд ингээд үргэлжлүүлэн ажиллаж амьдрна гэдэг бол маш олон соёлыг түгээхээр одоо охин маань ирсэн гэж бодож байна. Тэгээд ажилд нь өндөр амжилт хүсье. 2021 оноос хойш ерөнхийлөгчийн тэтгэлэг өгдөг зарладаг болоод за энэ шалгуурт манай сургуулиас 2021-ээс 2025 оны хооронд 7 хүүхэд тэнцсэн байна. За энэ 7 хүүхдийн 6-ад нь бол би яг математикийн хичээл орсон. Тэгэхээр энэ ерөнхийлөгчийн тэтгэлэг болоод математик, англи хэлний хичээлийн 2 дүнгийн шалгуураар нийлбэрээр ингээд шалгаруулдаг ийм тэтгэлэг байгаа. За ингээд тэтгэлэг аваад суралцж байгаа бүх хүүхдүүдтэй одоо улс эх орныхоо нэрийг гаргаад маш их сайн сураад ингээд маш их сайн боловсон хүчин болж улс эх орондоо тэр тухайн орны соёлыг мөн сурсан мэдснээ түгээсэн дэлгэрүүлсэн ийм мундаг скетэн боловсон хүчин ажилчид болоосай гэж ингэж ерөж байна. За 21 оноос хойш энэ улс орон даяар хэрэгжиж байгаа ерөнхийлөгчийн одоо хүсэл дээр одоо хэрэгжиж байгаа энэ хөтөлбөр бол маш олон хүүхдүүдэд хизээд боломж байдгаа гэдгийг ойлгуулсан маш чухал ажил болсон гэж боддог. За тэгээд ингээд сургуулийн орчинд бол хүүхдүүд яг хэрхэн яаж тэтгэлэг авах вэ гэдэг дээр бол тухайн хичээл зүтгэл тухайн хүүхдийн тууштай байдал, суур мэдлэг гэдэг одоо тухайн хүний бас бие авч явах байдал бүх юм энд нөлөөлдөг л доо. Сэтгэлийг авсан хүүхдүүдээр бүгдөө ингээд баярлаж бахархаж багшууны хувьд бол өргөлж сайн сайхан яваасай, сайн мэрэгчлэлтэн, сайн сэхэтэн ус орноо хөгжүүлэх тийм сэхэтэн болоосай л гэж багшууны хувьд хөтөж шагнаж байдаг та. Намайг Ган Чимэг гэдэг англи хэлний багшаар одоо 21 дахь жилдээ ажиллаж байна. За энэ сургуулийн 15 дугаар сургуулийнхаа хувьд болохоор 8 дахь жилдээ ажиллаж байгаа. Эсэлтийн ерөнхий шалгалтууд өгдөг хичээлүүдээс одоо англи хэлний онцлог гэх юм бол манай сургуулийн хувьд үндсэн заавал судлах цагаасаа гадна сонгоны 6 цаг одоо 7 хоногт 9 цагийн хичээл ордог. Энэ 6 цагийн сонгоны хичээлээр бол англи хэлний багш нар маань сурагчдаа эсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэхээс гадна за IELTS-ийн шалгалт, SAT-ийн шалгалт, олон улсын одоо шалгалтуудад бас сурагчдаа давхар бэлдээд явдаг ийм одоо онцлогтой байгаа. Юу гэж боддог вэ гэхээр тэтгэлэг тэнцэх үү, ямар нэгэн байдлаар сургуульд авах уу, яаж ингээд эцсийнхээ эдийн засгийг хэмнэж тэтгэлэг авах талаар маш их хоорондоо ярилцдаг, хүүхдүүдэд зөвлөлдөг, мөн мэрэгжлийн багш нарын маань хичээл зүтгэл хамтын ажиллагаа, анги удирдсан багштай холбоотой байсныг үр дүнд эдгээр хүүхдүүд маань тэтгэлэг тэнцэж, тэгээд дараагийнхаа шатанд амжилтаа суралцж байна гэж би боддог. Тийм учраас нийт тэтгэлэг тэнцэж байгаа, улс даяар тэнцэж байгаа хүүхдүүдээ ирээдүйн төлөө өөрсдөө төлөө улам хичээгээрээ, улам их амжилт гаргаараа, эзэмсэн мэрэгчлэрээ их орондоо ирж, их орныхоо хөгжил цэцгэлтэнд хувь нэмрээ оруулаарай гэж хүсэж байна. Та бүхэндээ амжилт хүсье. Сайн бацгаана уу? Намайг Төгс Ата охтой Мөнгөн Зул гэдэг. 2021 онд нийслэлийн тэргүүний 15 дугаар сургуулийг 12-ын Б ангийн Болор Цэцэг багштай энэхүү ангийг төгссөн байгаа. Тэгээд тухайн үедээ илгээлт 2100 ерөнхийлөгчийн тэтгэлгийг аваад польш улсад 3 жилийн хугацаанд суралцаад энэ зун ирээд байна. Тэгээд төгсөж ирсэн сурагчийн хувьд хамгийн ихэнд бодогддог зүйл гэх юм бол тэр маань яах аргагүй төгссөн сургууль болоод багш
багш хамт олон сургуулийн захиргаа байдсан байлээ. Тэгээд түүний үндсэн дээр одоо энд би энэхүү хайртай багш нартайгаа зогсож гин намайг ингээд төгсөөд ирсэн гэд халуун дулаанаар одоо хүртэл ухтаж авсанд нь баярлалаа. Тэгээд эсэлтийн ерөнхий шалгалтыг өгөхөд бүх би болоод манай ангийнхан тэдгээр сурагчдыг үргэлж дэмжиж байсан. Хичээлээ заан түүний хажуугаар бидэнд сэтгэлийн дэм өгж чадна гэсэн итгэлийг өгж байсан. Одоо ч гэсэн өгсөөр байгаа багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Арат дэглэм ардын багш таны шингээсэн баатар сүрийг